Сайн байцгаана уу хилэнцгийн ордныхоо 2025 оны 5 дугаар сарын хилэнцгийн ордны астрологи тайлбарыг гариг иргэсэн байрлалын талаар хүргье. 5 дугаар сард хилэнцгийн ордны хувьд гүн гүнзгий өөрчлөлт дотоод шинжлэлийн сар болж байна. Плутон гариг таны ордны захирагч гариг бөгөөд энэ сар 70 вантаа үсснээр зөн совн дотоод гүн ухаан сэтгэлийн хүчийг гүнзгийрүүлж байна. Та өнгөрсөн саруудад ихэлсэн дотоод өөрчлөлтүүдээ гүнзгийрүүлж өөрийгөө илээд тодорхой ойлгож сэтгэл зүйн цэвэрлэгээ хийх боломжтой. Нар болон Меркури 5 дугаар сарын 20 хүртэл таны эсрэг ордонд байрлаж байгаа нь харилцаа, гэрээ хэлцээр хосын харилцаанд анхаарлыг уриалж байна. Энэ үед бусдад ойлголцоо илэн далангүй яриа өрнүүлэх нь чухал бөгөөд үл ойлголцол бухимдал үүсч болзошгүй. Гэхдээ энэ хугацаанд төвчээртэйгээр харилцаа шинээр эхлүүлэх эсвэл хуучин харилцаагаа засан сайжруулахад таатай байх нэ. Плутон 2025 оны 5 дугаар сард энэ нь таны гэр бүлийн асуудал дотоод сэтгэлийн эмзэглэлүүдийг дахин шинээр авч үзэх шаардлагатай гэлтгэнэ. Таны хувьд эцэг эхтэйгээ үндэс суурьтайгаа холбоотой дотоод ачаал сэдэрч магадгүй ч үүнийг ойлголцлын уучлалын хүчээр даван туулах боломж бүрдэж байна. Марц гариг 5 дугаар сарын дунд үеэс хойш Арслангийн ордонд шилжиж таны хувьд нийгмийн байр суурь, нэр хүндийн талбарт эрч хүчийг нэмэгдүүлнэ. Та өөрийн хүч чадлыг харуулах хүсэлтэй болж олон нийт карьерт төвлөрөх болно. Марс танд зоримог алхам хийх шийдэмгий байдлыг өгнө. Сугар гариг болон 5 дугаар сарын сүүлээр ихрийн ордонд шилжих учраас та романтик харилцаанд илүү нээлттэй, сэтгэл татам болж харилцаанд тэнцвэр таашаал мэдрэх болно. Бүтээлч байдал зүүн совнгийн нөлөө Далаван болон Санчир хоёр загсны ордонд үргэлжилж байрлаж буй тул таны зүүн совн эрчтэй уран бүтээлийн чадамж нээлттэй байх болно. Ялангуяа зураач, зохиолч, эмпат зэргийн сэтгэл зүйн болон уран сэтгэлгээний садууд ажилдаг хилэнцүүд шин санаа гүн гүнзгий мэдрэмжүүдээр дүүрэн байна. Мөрөөдлө бодитоор хэрэгжүүлэх эрч хүч төсвөр төвчээрч танд байна. 5 дугаар сарын сарны нөлөө таны ордонд сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. 5 дугаар сарын 28-нд шинэ сар ихрийн ордонд гарна санхүүгийн шин боломж мэдлэгийн хөрөнгө оруулалт, мэдээлэл цуглуулах, суралцах, мэргэжлээ дээшлүүлэх тохиромжтой байх нэ. 5 дугаар сарын 12-наас мөнгө, санхүү, өөрийгөө үнэлэмжийн талаар ойлголт гүнзгийрүүлнэ. Санхүүгийн шийдвэр гаргахдаа анхааралтай байх хэрэгтэй. Зөвлөмж, өнгөрсөнтэй эвлэрэх, дотоод сэтгэлээ цэвэрлэх, уучлах гэх мэт үйл нь ээлтэй. Харилцаандаа шударга байдал, үнэнч нээлттэй байдлыг эрхэмлээрэй. Карьер болон олон нийтийн өмнө өөрийн дуу хоолойг зоригтойгоор илэрхийл. Зөн совн дотоод өдөрдмжийг анхаарч хэд логик сэтгэлгээнд автахгүй байх нь чухал шүү. Танд энэ сар дотоод хүчээ таних сэтгэлийн гүнээс шин хүчээ нээх үе байна. Контент маань танд мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж бусдад түгээж байгаарай. Баярлалаа.